Зяасан мэцгаана уу та бүхэнд орой минь төргий. За өнөөдөр бас маш гоё нэг одоо мэдээллийн нэгдсэн сайтыг порталыг ер нь танилцуулна. За та нар маань ялангуяа одоо намайг дагдаг хэрэглэгчид бол ихэнх нь одоо криптогийн анхан шатны хүмүүс гэж би ойлгож байгаа. Тэгэхээр анхан шатны дөнгөж ингээд сонирхон судалж байгаа юу юм бол яаж одоо санхүүгийн тодорхой нэмэлт их өрсөлдөөнтэй болох юм болоо гэдэг тэр үе дээр бол яадаг гэхээр мэдээллийг хаанаас яг энэ олон улсын хөрөнгөний зах зээлийн болон Stocks, Crypto, Forex гэсэн гурван зах зээлийн олон улсын мэдээллийг хаанаас үнэн бодтой цаг алдалгүй аваад байгаа гэдэг бол хамгийн чухал байдаг. Тэгэхээр хөвчлэн голцоо одоо хүмүүсийн трейдер хүмүүсийн хэрэгэлдэг нэгэн сайтыг танилцуулъя. За та нар анзаардаг бол ямар нэгэн группийн админууд, модераторууд одоо тэгж ингэж долларын индекс чангарах гэж гэдэг юм уу, янз бүрийн одоо алтны индекс инглээ тэглээ гэдэг ингээд мэдээллүүдийг орчуулад хүргээд идэг. Тэгэхээр тэр мэдээллүүдийг хаанаас яаж орчуулж англи их сурвалжийг нь яаж олж авдаг вэ гэхээр мэдээж олон сайт байгаа. Гэхдээ түгээмэл ашигладаг бас надад илүү харагдах байдал, за хэрэглэх функцийн хувьд илүү амар тий бараг хэлтэй биш, одоо огт хэл мэдгүй ч гэсэн ер нь бол бирж дээр ингээд хараханаараа ажилдаг хүн ороод харахад бас одоо ойлгомжтой ийм easy stepтэй маш одоо боломжийн ийм мэдээллийн сайтыг та бүхэн танилцуулах чинь. За ер нь бол энэ аппликейшн байгаа. За аппликейшнэр байгаа, за сайтаар бас байгаа. Та нарыг ингээ анзаарч байгаа бол investing.com гэдэг дээр ийм сайт байгаа. Биш investing.com гэдээ орчуулсан. За эсвэл аппликейшнийг татаад логин хийж бүртгүүлээд аккаунт үүсгэнгүүтээ тэн дээр өөрийнхөө айдиаг хуваалцдаг, өөрийнхөө санааг хадгалдаг. За бусдын одоо юу тий айдиаг дагах тий тэрэндээ зөвлөлдөх. За дээрэс нь өөрийнхөө бусдын айдиаг бас олж харах, watch list-ийг үүсгэх, өөрийнхөө хөрөнгөний зах зээлийн балансынхаа watch list-ийг үүсгэх ч гэдэг юм. Ийм боломжуудтай агуу дайггүй. Бас нөгөө юу шиг trading view шиг. Тэгтээ бас арай өөр мэдээлэл тал руугаа илүү байдаг. За байнгын мэдээллийн шинжилэлттэй байж идэг. Ийм investing.com гэдэг портал байна. За энэ дээр хамгийн мэдээж бүртгүүлээд юу яавал илүү ашиглавал тий илүү одоо боломж ашиглах функцийн хувьд илүү боломжтой байгаад. За энэ дээр save хийж болж байна. За крипто болон stocks, forex гэх гурван зах зээлийн скринруудын одоо түүлс ашиглахаас гадна скринүүдийг дагаж болж байна. За контригоор нь, exchange-ээр нь ингээд юу яаж болж байна те харж болж байна те. Энэ мэдчлэн яг үгээр маш олон боломжууд нэгддэг учраас ер нь бүртгүүлээд ингээд ашиглавал их зүгээр. За топ брокерийн мэдээллийг бас эндээс харж болж байна те. Ямар магадгүй одоо ганцхан юу гэдэг крипто, currency гэхээсээ илүүтэйгээр forex-ийн зах зээл сонирхдаг бол ямар Pepperstone дээр юм уу, эсвэл IC market дээр юм уу ямар брокерууд ер нь байдığım бэ гэдэг тухай мэдгүй байвал эндээс бас топ брокеруудын мэдээллийг харж болж байна. Гэх мэтлэн айгүй боломжийн тэгээд цогц ийм сайт байгаа. За тэгээд currency converter бас байдаг. За энэ бол нөгөө хөрвүүлэх тийм ээ. Нэг жишээ нь 10,000 биткойн хэдэн төгрөг вэ гэдгийг мэдэхгүй бол хөрвүүлж хаардаг ч юм уу. За магадгүй одоо бусад евро, доллар, йен гэдэг юм фиатын зах зээлийн ханшийг бас тодорхойлж мэдэхгүй бол бас ингээ харах боломжтой. Ийм энийг бас ашиглаж болж байна. За мөн одоо энэ дээр өөр юу гэдэг лээ. За хараадах. За мөн одоо анализийн мэдээллүүдийг те бас яаж болж байна. Энэ дээр болохоор ерөөхдөө нөгөө жирэгдэг гэж ярих юм да. Одоо байнгын анализ оруулж өгдөг хүмүүс маань ингээд идэвхтэйгээр мэдээллүүдийг оруулаад тэр нь шинжлэгдээд ингээд явж идэг. За жишээ нь хамгийн эхний энэ бол 15 цагийн өмнө байх жишээтэй. За 9 сарын 7-нд байх жишээтэй. Тэгээ маш
одоо сүүлийн мэдээлэлүүд байдаг гэж ойлгож байна. За энэ дээр жишээ нь за криптог сонгоё. Криптог сонгонгууд яах вэ гэхээр за Ethereum USD гэдэг хослол за хамгийн 22 оны 8 сарын одоо хамгийн шилдэг тийм үү 10 одоо криптокуренси тий ингээд хайгдаж эрэлттэй байсан тийм криптокуренси ч гэдэг юм уу ингээд эндээс ер нь яах вэ хөө юу байх вэ гэд ингээд бүр ямар одоо магадгүй одоо дөнгөж энэ салбарыг сонирхож байгаа хүмүүс ямар койныг сонгох вэ? Coin token гэж юу юм бэ гэдгээ мэдэхгүй болвол эндээс бас сүүлийн мэдээллүүдийг аваад тэр мэдээлэл өшөө цаашаа одоо coin market cap дээр за бусад блокчейний платформуд дээр шалгаж үзээд ингээд цаашаа яг зөв эхлэлийг тавих боломжтой байгаад идэх. Би яагаад энэ нөгөө олон улсын мэдээлэл рүү хүмүүсийг илүү хандуулад байгаа гэдгийг бас хэлж өгье. Тэр нь болохоор нөгөө амнаас ам дамжсан хүнээс сонссноосоо илүү өөрөө яг бодит их сурвалжаас нь судлаад явах юм бол илүү өгөөчтэй байдгийг шүү гэдгийг хэлээ. Тэгэхгүй навчаа цэцгээ одоо хин нэгнээс энэ стокоинд хөрөнгө оруулалт энэ токенд хөрөнгө оруулалт ална гэдэг одоо чи баяжин гэдэг үг сонсохоос илүү тэгэхээр өөрөө энэ одоо криптогийн сүүлийн үеийн ямар эрэлттэй токенууд койнууд байна гэдгийг хараад тэр ядчил хэл мэдгүй ч гэсэн одоо юу гэдгийг Ethereum биткойн гэд ингээс хэрчилж хайдаг ч юм уу тий иймэрхүү байдлаар судлаад ингээд явах юм бол илүү үр дүнтэй байдаг. Ер нь анханасаа би энэ салбар руу орж ихтэй хүртэл яг л тэгж мэдээж яг дөнгөж сонсохдоо бол өөр хүнээс сонссон. Тэгээд тэнд нэг эмблем маркетингийн юмд ягаад тэгээд дараа нь арай өөрөөр яаж судлах вэ гэж бодохдоо би бол одоо өөрөө ингэж яг махчилж те ингээд орчуулахыг орчуулаад ухаж түнхийн түнхгээл те ингэж сурсан байгаа. Ингүүл илүү бодиттой үнэн мэдээллийг хараад бусаар болж авах боломжтой. Та бүхэн хаана байсан ч хамаагүй интернет байгаад яах вэ гэдэг тэр мэдээллийн сайтынхаа хаягийг л мэдчих юм бол судалгааг хийхэд бол маш амархан болсон өнөө үед. За энэ дээр ганцхан крипточ биш, forex байна. За бондын мэдээллүүд байна. За тэгээд бас stocks энэ дээр байдаг. За ер нь бол forex, крипто, stocks аль алийнх нь мэдээллүүд, за маркетинг мэдээлэл, за бусад нэмэлтүүд бол байгаа. За одоо энэ дээр жишээ нь хэдүүлээ харъя. Cryptocurrency. За би бол гингүүд Bitcoin, Ethereum, за Cardano, Solana, Doge гэдэг ингээ гараад ирчихнэ. За энэ календар хэсэг бол за news хэсэг бол яг зүгээр гэхдээ бас хэрэгтэй. Одоо хамгийн сүүлийн мэдээлэл илүү түгээмэлтэй алдартай мэдээллүүд cryptocurrency болон stocks market, за forex эдийн засгийн суурь индикатор талаас ямар ингээд мэдээлэлүүд байгаа. Мэдээж яг эдрийг хараад уншиж судлах нь айгүй зүйтэй. Эдрийг ингээ харах юм бол нэг онцлог нь юу вэ гэхээр шинэ байнгын мэдээлэл нь шинжлэж идэг. Одоо энэ дээр жишээ нь 3 цагийн өмнө байж 1 цагийн өмнө тий мэдээлэл Европын мэдээлэл тавигдсан байх жишээтэй. Тэгэхээр шинэ сүүлийн мэдээлэл байдаг. Тогтмол одоо үйл ажиллагаатай ийм портал гэдгээрээ бол илүү бас боломжтой. За тэгээд дараагийнх нь болохоор хамгийн чухал юм бол юу гэхээр энэ календар бол надад их таалагддаг. Энэ дээр юу байдаг юм бэ гэхээр одоо жишээ нь өнөөдөр ямар одоо зах зээл дээр яг юу болоо тий ямар ханштай байгаа тэг хизээ юу болохын яахын ийхийн тийм үү шинэ соргог мэдээлэл хаан зарлагдах уу юуны тухай мэдээллүүд ингээд олон дэлхийн нийт дээр хөрөнгөний зах зээл болон энэ санхүү эдийн засгийн салбарт ер нь одоо олон нийтэд зарлагдах гэж байгаа вэ? Ханш нь ямар байна вэ гэд бүх мэдээллийг харж болдог. За өчигдөр ямар байсан? Ханш нь. За маргааш ямар болох юм? Маргааш одоо ямар үйл явдлууд болох юм тийм үү? Үйл явдлууд болох юм. Энэ 7 хоногт бас ямар үйл явдлууд болох юм? Эх 7 хоногт ямар одоо зүйлүүд байж болох вэ? Тийм үү? Хаанаас одоо Америкийн нэгдсэн улсаас юм уу, Хятадаас юм уу, хаанаас ямар үзүүлэлтүүд ингээд зарлагдах вэ гэдэг юм уу, шин соргог эдийн засгийн холбоотой юу байж болох вэ гэдэг ийм
мэдээллүүдийг бол эндээс ингээд та нар хараад өөртөө одоо л хүмүүс баг англи хэлгүй хүн гэж байхгүй тий. Google Translate хийгээд ч хамаагүй орчуулаад тэгээд орчуулсан юмнуудаа цээжлээд өөрийгөө хөгжүүлээд тэгээд хэн нэгнээс хараад бусаар энэ салбарт судалгаа шинжилгээг бол хийхэд бэлэн ийм одоо мэдээллийн сайтууд бол их болжээ. За дараагийнх нь бол watch одоо лист үүсгдэг. За энэ дээр өөрийнхөө сонирхож байгаа балансууд байгаа. Тэднийхээ нэрээр нь сэрчилж аваад үүсгэж болно. За энэ дээр зүгээр би туршиж үзье. За ингээд зүг итер гээ. За ингэнгүүт энэ дээр харагдахгүй байгаа байхгүй юу? За крипто бол нэг өөр, форекс бол нэг өөр, стокс бол бас нэг өөр байгаа. Тэгэхээр та ямар зах зээл сонирхдгийг тэрнийхээ мэдээллүүдийг эсвэл магадгүй одоо LTD эсвэл LLC юу байх юм? Компанийнхаа тухайн мэдээллүүдийг ч юм уу ингээд watch listed бас оруулж болдог. За өөр одоо энэ дээр ашиглах юм чинь энэ дээр за энэ бол яг зүгээр мэдээллүүд байгаа тийм ээ. Одоо хамгийн сүүлийн үеийнх за 3 минутын өмнөх мэдээлэл 4 минутын өмнөх мэдээллүүд байна. За энэ нөгөө Элизабет нөгөө хатан амнаас орсон гэдэг тухайн мэдээлэл хүртэл энэ дээр явж байгаа жишээтэй. За ганцхан одоо хөрөнгөний зах зээл эдийн засгийн гэхээс илүү бас томоохон өөрчлөлтүүд үйл явдлуудыг бас эндээс харж болдог. За зах зээлийн overview-ийг бас харж болдог. За стоксоор харж болно, криптогоор харж болно, форексоор харж болно. За стокс маркетын суурь мэдээнүүдийг бас эндээс харж болно. За бас нэг юм хэлье. Миний хувь чатаар нэг хүн надаас ингэж асуусан энэ нөгөө стокс гэж ярьснаас техник анализ хийж сурахаар л айгүй сайн арилжаач юм болох уу? Ер нь одоо маш их мөнгө олох боломж байдгүй ч гэдэг юм тэгж асууад байгаа. Тэгэхээр зөвхөн техник анализ хийгээд за тэгээд тэргүүрээ одоо арилцаа position нээж хаагаад ч юм уу арилжаанд орох гэдэг бол бас их өрөөсгөл ойлголт байгаа. Та нар ингээд маш олон одоо удаан хугацаанд нэг жилээс дээш хугацаанд 2-3 жилээс дээш магадгүй 5 жилээс дээш хугацаанд ингээд ядаж зах зээлийг судлаад яг үзэх юм бол суурь шинжилгээ гэдэг бол агуу чухал. Стоксын зах зээлийн мэдээлэл стоксын одоо суурь гэдэг бол бүр хамгийн чухал. Крипто сонирхдаг хүнд ч тэр форекс сонирхдаг хүнд ч тэр суурь шинжилгээ бол магадгүй миний зүгээр харж байгаагаар техник шинжилгээнээс илүү оновчтой, илүү одоо гэдгийг барьцтай болгож өгдөг гэсэн. Хаана хизээ яах вэ гэдгийг чи илүү тодорхой болгож өгнө. Тэгэхээр суурь шинжилгээ байхгүйгээр зөвхөн техник шинжилгээ хийх гэдэг өрөөсгөл байдаг баха. Би бол тийм аргаар л явдаг. Магадгүй надтай санал зөвөрөх хүн байх бах. Гэхдээ миний хувьд бол суурийг маш сайн ойлгодог, суурь талаас нь юмыг объемор нь айгуу зөв хардаг. Суурь шинжилгээ хийж чаддаг хүн техникийг хийж чадна. За бусад одоо тэр арилжааны төрлүүд дээр ч гэсэн яг хөрвөх боломжтой байгаад байдаг. Суурьа мэдгүй дундаас нь хүсрээд шууд техник рүү явчихаар яг мэдээж мундаг техник шилгээ хийдэг хүмүүс байдаг л баг. Гэхдээ бас яг удаан хугацаанд ингээд явах учир дутагдaltaй юм шиг харагдаад идэв. Тэгэхээр та бүхэн бас ганцхан крипто гэлгүүгээр бас ганцхан одоо техник шинжилгээ гэлгүүгээр суурь шинжилгээг бол аягүй сайн хийж сураарай. Стокс дээр ч тэр, форекс дээр ч тэр, крипто дээр ч тэр. Тэгэхээр одоо сүүлийн үед бол би өөрөө бас форексийг илүү ингээд нухаж байна. Тэгээд мэдээж одоо мундаг хүмүүсийн хажууд бол форекс дээр маш бага цаг зарцуулж байгаа. Бага цаг хугацаа, бага аялал хийсэн гэж хэлж байна. Тэгтээ ер нь бол бүр анхлан одоо сонирхож байгаа хүмүүст хандаж ярьж байгаа учраас ганцхан крипто, ганцхан одоо форекс гэхгүйгээр стокстойгоо хамттан ингээд аль альных нь мэдээллийг хараад, аль альных нь сайдлуудыг хараад ойлгодог. За тэгээд энэ гурван зах зээл маань өөрсдөө хоорондоо ямар уялдаа холбоотой юм бэ гэдгийг
зүй тогтлыг нь ойлгодог болох хэмжээнд өргөн цар хүрээнд анханасаа судалж эхлээрээ тэгхийн бол нөгөө цаг хожно. Ер нь бол цаг хожно. Над чиг одоо ганцхан крипто гэж явж байгаа л гинт бас форекс зүгээр юм байна. Форексээ судлахгүй болохгүй юм. Эсвэл техник шинжилгээ гэж явж байгаа. Эсвэл суурэ хайцсан ч юм уу. Ингээд явахаар нөгөө цаг их алддаг. Тэгээ дээрэс нь бас олон боломжуудыг нөгөө дансны хуваарлтаас ихсүүлэл те олон боломжуудыг алдсан байна гэдгээ эргээд ингээд хардаг байгаа. Тэгэхээр та нар маань хэрвээ анханасаа энэ хөрөнгөний зах зээл гэдэг энэ салбарыг сурья гэж бодож байгаа бол суурь талаасаа сайн сураарай. Тэгээд гурван зах зээлийнхаа уялдаа холбоо, гурван зах зээлийнхаа ерөнхий одоо дүн шинжилгээг техник талаас нь ч тэр суурь талаас нь ч тэр хийдэг байвал зүгээр юм шүү гэдгийг бас хэлье. Зөвхөн би криптол сонирхдаг гээл coin token-ыг л ухаад яваад ээж болохгүй шүү. Эргээд бас нэг түр хугацаа зогсоод Forex бас нэг судалж үзэх хэрэгтэй. Дээрэс нь стоксын зах зээлийн суурь шинжилгээ ямар байдгийг гээд ингээд ухаж тэ тэртлийн мэдээллүүдийг орж үзэх хэрэгтэй. Энэ гурван зах зээл чинь өөр хоорондоо яаж уялдаж холбогдож байгаа, юу нь унахаар юу нь өсөд байгаа юм бэ гэдэг тэр зүй тогтлыг олж мэдэх хэрэгтэй ч гэдэм. Иймэрхүү байдлаар арай өргөн хүрээнд олж харах хэрэгтэй юм билээ. Би одоо ингээд өөрийгөө бодохоор бас нөгөө илүү цаг алдсан зүйлүүд агай харагдаад байгаа. Тэгээд та бүхэнд бас энийг сануулж хэлье гэж бодсон. За тэгээд цаашлаад та бүхэн энэ нөгөө миний саяны танилцуулсан investing.com гэдэг энэ порталыг ашиглаад саяны миний ярьсан гурван зах зээлийн бүх мэдээллийг дата мэдээллийг олж харах боломжтой. Зөвхөн индексийн мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр одоо нөгөө маркетинг ньюсүүдийг тийм ээ томоохон үйл явдлуудыг ч гэсэн энэ сайтаар дамжуулаад үзэх боломжтой байдаг байгаа. Тэгээд бүгдэнд нь ямар ч амжилт хүсье. Өөрийнхөө одоо боддог зүйлээс багахан хуваалцлаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахин уулзцгаая. Баяртай.